За ер нь бол энэ төсвийн орлогыг хэлбэлцлийг тогтворжуулах асуудлыг тоогоор зорилтын хувиа гаргаад тэгээд тогтворжуулалтын механизмыг хариуцах институтын ингээд энэ төлөвлөгөн дээр тодорхой болгоорой гэдэг энэ чиглэлийг бас өгөх зүйтэй байх. Төсвийн орлогын яг тодорхой стратеггүй байгаа. Төсвийн орлогын тодорхой өсөлтийг хангадаг институтын одоо үндэс суурийг бас энэ төлөвлөгөн дээр бас зайлшгүй тавих шаардлагатай байгаа. За 3 дугаар тэр орон нутгийн бие даасан байдал дээр ер нь бол орон нутгийн их үүсвэр татварын хуваарлтын бодиттойгоор юм өргөдгөх бодлогыг одоо эхлэх KPI-уудыг одоо бид нарын төлөвлөгөн дээр тусгаж өгж иж цаашдаа явахгүй бол ерөнхийдөө энэ талаар бол туссан зүйл байхгүй байгаа даа. За ялангуяа энэ төсвийн болон мөнгөний бодлогын асуудал дээр бол макро эдийн засгийн хувьд одоо Их Британийн нэг жишээ байгаад байт юм байна. Тэгэхээр эн чинь нөгөө бид нар инфляц ирэхээр Монгол банктайгаа ярьчихэд байдаг. Төсөв санхүү ирэхээр зарлагын асуудлын ирэхээр сангийн хамтайгаа ярьчдаг. Энэ хоёрыг холбосон